За, hi guys. MC Баткам мөрөн байна. За, сүүлийн миний Verity-г хэрхэн татцуулах вэ гэсэн мэтлэгтэр хүмүүсүүд утсан дээр яаж татах вэ гэсэн асуултууд зөндөө байсан. Тийм болохоор би энэ удаагийн бичлэгээр утсан дээр та нарт Verity модыг хэрхэн татахыг зааж өгнө. За, одоо харж байгаачлан энд Minecraft байгаа. Миний Minecraft. За, та нарт эхлээд заяа. Play Store-оос та нарт нэг юм татах хэрэгтэй заяа. Тэр нь болохоор Micpedal гээд энэ нэг аппликейшн байгаа. За энэ аппликейшн руу ороод та нар нэг юм хайх хэрэгтэй заяа. Verity гэж хайгаад 5 саягаа энэ харж гин үү? 2 сая таталттай ийш орно заяа. Энэ ингээ баахан л юм байгаа заяа. За тэгээд download хэсгээр ороод stable 1.8 гэсэн бааз. За тэгээд энийг одоо татахыг хүлээнэ. Татаж дуусууд нь энэ нэг дээшээ харсан хажууд харсан энэ сум байгааз энэ шинэ ингээ дарна. Тэгчүүлээ та нарт хамгийн түрүүнд энэ Minecraft гэсэн байх хэвээр. Тийшээ дараал. За ерөөдөө ингээ одоо татахтаа эхэлж байгаа байхгүй юу? Successfully imported Verity BP гэж байгааз. RP, BP, RP гэдэг хоёр юм байдаг. Одоо та нар create new world гэдэг дээр дараад өөрсдийнхөө world-д яана. Би зүгээр харуулж байгаа болохоор та нарт creative mode-оор харуулъя. Та нар behavior focus үгүй experiment-ээсээ баг бүгдийг нь асаачих хэрэгтэй хаа. За тэгээд би хоёрыг татчихсан. Энэ хамгийн дээр нь гэж би бодож байгаа. Тийм болохоор BP RP-гаас угаас ассан байна. Энийг унтраагаа тий. Үгүй энийг унтраагаа тий. За. Одоо харж байгаачлан ингээд байгааз. За одоо create дараад хүлээн. За ингээл ороод ирж байгаа юм да. За энэ манай Verity маань байна. Оо. За энэ манай Verity байх шиг байна. Зөндөө Verity байдаг юм байна. За DMC Баткам мөрөн байла. Баяртай.